Сайн байцгаана уу? Та нартай 109 болон 10 дугаар каталогийн цоо шинэхэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулах гэж байна. Хэний ч гар дээр очиагүй байгаа цоо шинэ бүтээгдэхүүнүүдийг хамтаа зарлая. За, 9 дугаар каталог дээр биднэрт энэ цүнх маань ирж байгаа. 8 дугаар каталог дээр хэрэг та нар маань санаж байгаа бол доторх органайзер нь салангад ирж исэн те. За, өмнөх каталог дээр авсан болвол цүнхийг нь заавал энэ 9 дээр амжиж аваарай. За, каталог дотроо нэг халаастай. Дотор нь органайзераа ингээд хэрэгтэй юмнуудаа аянд авч явахад маш гоё, эвтэйхэн. За тэгээд ийм бариултайгаа одоо хавчаар бид нар аягүй хэрэг болдог ч таахтаа энэ алтган ч гэсэн айгүй зүгээр ийм нэлийн бат бөх ер нь хугарахгүй. Энэ ер нь насных энэ жижиг нь бол бүр айгүй бийтэй. За тэгээд гоё зуны даашинзнууд дээрээ хэдүүлээ ийм цагаан танангийн авч зүүж болно. За тэгээд цүнхэндээ ингээ хэрэгтэй бол зүүчин те. За энэ зуны аялал зугаалганд заавал та нарын цүнхэнд байх ёстой би бүтээгдэхүүнүүдийг одоо та нартай хамтаа зарлана. Надад биш те хамгийн их таалагдж байгаа нь юу гэж би ч одоо бүр ингээл байнгын аялал зугаалга юм хүнд явж идэг штэ. Бүх юм харагдчихийдэг косметикийн цүнх заавал хэрэгтэй те. Үнэхээр амар. За айл бүр энийг дараа нь яаж ашиглаж болно? Аптек чийлж болно, юу хийчих болно те. За тэгээд энэ 10 дугаар каталог дээр танилцуулж байгаа силикон ууг нь багсны ийм сав. Тэгтээ дотор нь шүдний оосоо зож хийсэн ч болно. За багс айгүй их ингээд авч явахад заавал нэг ингэж хийдэг юмнууд авч явал айгүй их зай эзлээд идэг штэ. Тэгхгүйгээр ийм хөөрхөн багсны савыг хэдүүлээ дараагийн каталог дээрээс авах боломжтой. За дараагийн каталог дээр угааж арчгаад айгүй амархан байна. Энэ ч гоё шүү. Яаж ашиглаж болно. Дараагийн каталог дээр байгаа нэгэн гоё зүйл байна. Энэ гар утсаа тогтоодог. Энэ чинь логотой байсан юм шүү дээ. Логог нь анзаараагүй. Гар утасныхаа хойдолд ингээд нэлээд сайн цэвэрлж аваад энийг ингээд наачна манайхаа. Тэгээд пелтан дээр, шилэн дээр хаал бол хаана гар утсаа нааж агаад өөрийнхөө бичлэгийг аялж явахдаа хийж болно. Машин дотроо наачж болно. Гэхдээ энэ өөрөө нэлийн жижигхэн зүрх байгаа учраас том утаснуудыг бол сайн даахгүй, жижиг утсыг бол даана гэж би бодож байна. Яг тэгэхээр би энийг томыг хэрэглэдэг байхгүй. Тэгээ том нь бол iPhone Pro Max-уудыг бол даадгийн. Энэ бол арай даахгүй гэж магадгүй. Гэхдээ би хэрэглэж үзье энийг. Тэгэл хаал бол хаана гар утсаа наагаад бичлэгийг хийчих болдог. Ийм хөөрхөн зүрхэн хэлбэртэй гар утас тогтоогч гарч ирсэн байна. За тэгээд ерөөсөө цоо шинээр шинжлэгдэж гарч ирж байгаа нэгэн гоё 12 өнгөтэй уруулын бодог байгаа. Хуучин бид нар энэ Irresistible Touch гэдэг уруулын бодог байсан шүү дээ. Маш их саатай. Тэгээд ийм урууланда хүмүүс ингээд нөгөө янз бүрийн юм шахуулсан юм уу гэдэг уруулыг бүр ингээд аюу гой бомбоолгочтой уруулын бодог шүү дээ энэ. Тэгсэн чинь энэ шинжлэгдсэн. Би яг одоо энийг 30 гэдэг өнгөөр нь уруулаа будсан байна. Энэ ямар уруулын бодог шинээр гарч ирж байгаа юм бэ гэхээр 8 цагийн тогтцтой. Чигшүүлдэг хэрнээ хуурайшуулдаггүй. Аяганд маш бага наалддаг. Одоо ястаа үзчихье. Уруулаа хүргээг үсэг байна уу? Бага юм байна. Бүр наалдахгүй бол биш. Тэгтээ бага юм байна. За тэгээд 12 өнгөтэйгээр танилцуулагдж байгаа энэ байна. 28 гэдэг өнгө бол супер гоё ийм ягаан наснасаа залуу харагдуулахад туслах те одоо хүүтэн үгийн арьстай бол ягаан өнгөтэй энэ уруулын бодог нь гоё юм байна. За тэгээд 8 цаг тогтно гэж байна манайхаа. Ийм хуурай мэдрэмж юрээс өгөхгүй байна. 30 их гоё өнгө байна. Одоо яг миний бодсон бор саарал өнгө. За 37 бас их гоё өнгө байна. Ягаан 38, 39 бас зэвүүн өнгөнүүд байна. Эднэр донд бүр амар нэг хүмүүс нэг их сонирхдаггүй өнгө бол хитрхи бор 33 гэдэг өнгө юм уу та. 33, 34 гэдэг өнгөнүүдийг 35 гэдэг өнгөнүүдийг хүмүүсийг сонирхож байгаа. Бусдад өнгөнүүдийг бол хүмүүсийг нэлээх сонирхож авдаг ийм өнгөнүүд. Шинэ 12 өнгө дараагийн каталог дээр танилцуулагдж байгаа. За тэгээд офлайн болдог арга хэмжээнүүд дээр хурж ирээд будаж үзэх боломжтой. Дараагийн нэг хөөх юм инэ. За энэ юу юм бэ? Нүрээ угаахаар бид нар чинь хамаг Шингис хаангаа гарлуугаа урсгачдаг тий. Гартаа энийг зүүчин. Шингис хаан доошоо урсгаас сэргийлчихнэ. За тэгээд
Обручгээ зүүж аваад нүрээ цэвэрлэе. Ийм хөөрхөн бүтээгдэхүүн дараагийн 10 дугаар каталог дээр гарч ирж байгаа. Би одоо та нарт 10 дугаар каталог дээр гарч ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг харуулж байгаа шүү заяа. За 10 дугаар каталог дээр тусгай зөвлөрүүлэгч тос маань ингээд 3 шигтэйгээр танилцуулагдж байгаа. Цав цагаан нь ямар ч үнэр байхгүй. Харин энэ хажуудлынх нь бөөрөлзгөнийх, энэ нь таргасны үнэртэй. За тэгээ савлгаанууд нь надад аюугаа таалагдаад байна. Ямар үг гэхээр нэг нь цав цагаан. Natural нь. Нөгөөх нь амар гой тод өнгөтэй байна сте. Энэ нь болохоор бөөрөлзөх нь улаан өнгөтэй, тарвас нь болохоор улаан цагаан хослсон ийм өнгөтэйгээр дараагийн каталог дээр танилцуулагдчих байна. Хүмүүсийн энүүгээр нь ингэж аваад тэгээд би бинтээ гэр бүлээрээ хуваагаад аваад хэрэглэждэг юм билээ. За тэгээд дараагийн каталогийн онцлог шинэ бүтээгдэхүүн маань бол Optimal-ын шинжлэгдсэн хар нүүрстэй тэгээд юу маск ба шавар маск ба. За яагаад энэ шавар маскыг хэрэглэх хэрэгтэй гэдэг вэ гэхээр шавар маск хар батганы эсрэг хамгийн гол нь нүхийг агшаах үйлчилгээ үзүүлдэг. Дотроо нүүрс орж байгаа нь яаж байгаа юм бэ гэхээр арьсны гүнд хоригдлогдсон байгаа тосыг өөрөө өөртөөгөө татаж авах үйлчилгээ үзүүлдэг. Тийм учраас энэ маскыг тавьсны дараа нүгэр маш их хэмжээний тос тэр нүхнүүдээс наашаа ялгардаг. Арьсыг ер нь ингээд арьс маань амьсгалгаал тэлээд байгаа. Тэлэх тэр нөгөө арьсан дотор маань маш их хэмжээний тос ялгараад бохирдлууд ингээ хадгалагдаад ахаар тэлээл нөгөөдөг чинь бүр ингээд нөхцөлт их үсээд байгаа байхгүй. Гэтэл ийм шавран маскыг хэрэглэхээр бид нарт яаж байгаа вэ гэхээр доторх бохирдлын нороо цэвэрлжиж байгаа учраас арьс буцаад агшдаг. За 7 хоногт хэрвээ та маш их нүрээр чи юм гардаг туслаг арьстай бол бүтэн төрөх чинь холимог арьстай хацар нь хуурай бол хуурай тослогддог хэсэгтэй тэг хэсэгтэй төрөх чинь. За тэгээ хаана их одоо жишээл зөвхөн хамраар нь батгашаад хамран тослогдоод идэх хүн байдаг бол хамартаа төрөж болно. Шавран маск хэрэглэхийн хамгийн гол давуу тал яадаг вэ гэхээр арьсны нүх агшгаар арьс дэшээ татагдчихдаг. Тийм учраас арьсны нүхийг агшаах зорилттайгаар арьсаа гүн цэвэрлэхийн тулд энэ маскыг заавал авч хэрэглээрэй. Тэгээ яагаад хар саарл өнгөтэй байгаа юм бэ гэхээр түрүүний миний хэлсэн нүүрс авалсан учраас хар саарл өнгөтэй байгаа шүү. Заавал хэрэглээрэй манайх айл болгон заавал байх ёстой маск. За тэгээд энэ каталог дээрээс аян замд машин болгонд заавал явах ёстой зүйл бол мэдээж эрэг хөөрхөн эффектчдэг аяг. Намайг хүүхэд байхад яг нэг юм Оросын ийм аяг байдаг гэсэн тий. Хөлдөгчөнд чийж болно, хөргөчөнд чийж болно, пэчэнд чийж болно энийг. За тэгээд энэ маань ингээд эргэгддэг таглаатай хамгийн гол нь силикон сорултан манайхаа 355 мл-ийн хэмжээтэй дараа нь барьцтай болгохын тулд энэ доотлыг ингээд хөрхөн хөлдөөчш болно, халаачш болно. За тэгээд машин бариа явахад нөгөө машин дотор бид нар чинь машин бариа явж хахад уудаг сорултаа юм хэрэглэхэд айгүй амар байдаг шүү дээ, асахгүй. За тэгээд халуун юм чийж болох нь хөдөө юм чийж болох нь. Халуун юм гэхдээ манайхаа 50 градусаас дээш хав халуун одоо буцалсан халуун юм хийж болохгүй. Ер нь 50 градусаас доош юм хийн хасах 20-оос нэмэх 50 градус юмнууд хийж чаа. За тэгээд хүүхдээ ус ундаага асгана гэж яах хэрэггүй хэдүүлээ ингэж байна. Дараа нь энийг аваад цэвэрлжлээ. Бас ингээд таглаж авах боломжтой. Хөрх маяг. За машин дотор заавал байх ёстой аяах шүү. Ирээл дуусаад байгаа болохоор манайхаа амжиж аваарай. Ер нь хүн болгоны аялал зугаалганд машинд бол нэг заавал байх хэрэгтэй. Аяг мөн шүү. Аялалд явж байхад ч гэсэн хэрэгтэй шүү дээ манайхаа. За энэ каталог дээр нүрийн арьс арчилгааны орц найрлагатай клиник сорилоор баталгаажсан AI-аар үнэрийн зохиосон хөлс дарагчнууд шинээр гарч ирсэн. За агуулхад одоогоор дууссан байгаа. Гэхдээ удахгүй дахиад ирнэ. Ямар ялгаатай юм бэ гэхээр ерөөсөө хөлс ялгаруултыг 48 цаг зогсооч нь эвгүй үнэр болон хөлс ялгаруултыг зогсоочж байгаа. За ийм дисрантууд маань дээрээ ингэж алга болчдөг таглаагүй шууд энэ нь ингэж хааж чойжилж байгаа. Энэ дисрантыг хэрэглэхээс өмнө маш сайтар сэгсрэх ёстой. Яагаад гэхээр хөлс ялгаруултын эсрэг тайлк нь доороо байдаг учраас хэрэглэхээсээ заавал өмнө сэгсрэн биенээсээ 20 см-ийн зайнаас цацна. Маш их биеэрээ хүлэрдэг те нуруугаараа халууцдаг тийм хүмүүс бол бүх биендээ төрөвчж болно. Ялангуяа одоо сууг цаваараа их тарган те тэгээд хөлрөөд нураад идэх хүмүүс бол үнэхээр заавал хэрэглэх ёстой бүтээгдэхүүн бол яахын аргагүй энэ шүү. Энэ ямар ч хувцанд цэнхэр нь хувцанд тол бүлдэгдэггүй.
Шар нь бол бүр илүү экстрем буюу 72 цаг хүйс ялгаруулалтыг зогсоочдөг ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр хэрэглэхээс өмнө заавал сэгсрэн тэгээ 15 см-ийн зайнаас суг болон бүх биендээ цацгана. За тэгээ хэдүүлээ ийм дезодорант савлгаатай бүтээгдэхүүнүүдийг аян замд авч явахдаа нарны хит яганд байрны тусгалаас хол авч яваарай. Яагаад тэгэхээр наранд маш их халаах юм бол дил бүсрээ шүү. Ийм учраас ийм дезодорант савлгаатай бүтээгдэхүүнүүдийг ерөөсөө далд аян замд авч явж байгаарай. Газын плитгэнээс ч гэсэн хол байлгаа шүү те. За тэгээд өчигдөрхөн агуулгад дахиж шинээр нэмэгдэж ирсэн ийм хөрхөн аяны сайт байна. За нүрийн шингэл сав ялангуяа ингэ нөгөө аянд шилэн савлгаатай нүрийн тоснууд тэгээд ийм том шингэл савгууд авч явахаар айгүй их жин дараад идэг болвол энэ ч яг хэрэгтэй юмнуудаа хийгээд аваа явчихна. Тэгээ хөрхөн Oriflame-ийн логотой ийм хөрхөн аяны. Одоо жишээлбэл би миний үс хэр баргийн ангижруулагч нь зөөлрдөг байхгүй. Заавал би аянд шингэл ангижруулагч авч явдаг, маск авч явдаг. За тэгээд энзимний гел авч явна. Нүрийн шингэл савга тонико заавал авч явна. Тэгэхээр би тэр дөрвийгээ энэ дотор хийгээл явчих хангалттай гэсэн. За тэгээд миний энэ дотор өшөө юу байгаа вэ гэхээр юу вэ? Аяны хөрхийн имийг түрүүн танилцуулчихж байгаа. За энэ ниш үнэртэн маань дөрөвдөх ниш үнэртэн танилцуулагдчихж байгаа. Лаймны үнэртэй маш гоё сэнгэнсэн үнэртэн утгагүй шинээр танилцуулагдчихж байгаа шүү манайхаа. За ингээд та нарт 9 болон 10 дугаар каталогийн шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Одоо харин дараачийн бичлэгээр 9-өөс 11 дугаар каталогийн хооронд танилцуулагдах Cloud буюу үүлэн рекрутингийн коллекцийг хэдүүлээ утгагүй хамтдаа сонирхох болно. Ингээд утгагүй уулзлаа. Баяртай.